Зя Мошоку Тенсигийн парт 3-ыг ингэж удаан хүлээлгэсэн. Үнэхээр уучлаарай. Ман чи нөгөө нэг төгсөг ингэж сурагчлахаар бас жаахан өөр юм цагаа зарцуулахгүй хаяа болохгүй мөн. За ямар ч гэсэн өнөөдөр би танарт Мошоку Тенсигийн 5 болон 6 дугаар бүлгийг ярьж өгөх болно. Нэрээ нөгөө вебсайт дээр би Мошоку Тенсигийн нэгдүгээр бүтийг нь бүгдийг нь орчуулад дуусгачихсан байгаа. Хэрвээ та 2500 төгрөг төлөх юм бол шууд ихний бүтийг нь бүгдийг нь унших боломжтой байгаа шүү. Линкийг нь комент хэсэгт үлдээчихье. Бас асууж холбогдох зүйл байвал Facebook линкээс бас үлдээчихье. Амар өөрийгөө спонсорлоод байхгүй. За шууд бичлэгэндээ орцгоё. Өмнөх парт дээр манай Rudius Ares-тэй хамт чөтгөрийн твт шилжээд ирчихсэн байдаг. Тэндээ нэг сайхан сэтгэлтэй Ruger тэгээ супер довгийн чөтгөртэй танилцсанаар тэд нэр хамтдаа гэртээ харихаар Асура хаан тулсын зүг хөдөлгөөн жолоо залдаг. Хамгийн сүүлд тэд нар маань Араднуудын тусгоноос гараад Миллис хаан тулсын нийслэл хот болох Миллиш тон руу явхаар болсон байдаг. Энэ удаад ердөө тэд нар нэгэн сарын дотор тэр хотод хурж очиж чадсан юм. Тэдний явсан зам нь өнөөгийн торгоны замтай маш адилхан. Чөтгөрийн твээс ялгаатай хаашаа явах нь мэдэгддэг замтай. Аюултай мангасуудаар баг. Бас тэгээд энэ замын ойролцоо эльфүүд, даваарпууд, өөр янз бүрийн нэг тийм шидэд овог зүй угсаатнууд байдаг. Тэд нэр энэ зам дээр гарч ирж худалдаа арилжаа 8-нууд хийдэг бөгөөд манай хэд хоол унд гэх мэтийн хэрэгцээг тасрахгүй нөхцөл сайтай таатай орчин байсан юм. Аялын туршид нөгөө нэг дэс уулын туурчдаг нөхөр манай хэдтэй дайгдж явсан юм байлээ. Тэгээд нийслэл хотод ирээд ингээд зам салж байгаагаа хэлдэг. Мань нөхөр зөвхөн тулдаж зодтолдож чадахгүйгээс биш. Худалдаа арилжаа 8 хийх, дэс уулын туух, шоо мөрөдө тоглоом тоглох, даалуу тавих. Тэгээд нэг сайхан амттай цөөн сэгсэрчд юм байна л та. Эрис хүртэл түүнээс яаж ингэж амттай цөөн сэгсэрдгийг заагаад өгч гихтэн манай хүний ганц чаддаг зүйл нь болохоор зааж өгөөгүй юм байлээ л дээ. Нийслэл хот Миллиш тооны хувьд гэвэл усан дээр байдаг ер нь хот юм байл л дээ. 7 ширхэгийн мөндөр цамхгаар хүрээлэгдсэн байдаг. Энэ цамхгууд нь яадаг вэ гэвэл тухайн хот маань усан дээр байдаг бөгөөд өмнөх дугаар дээр тайлбарлсан нөгөө нэг борооны үлрэл гэж байдаг штэ 3 сарын турш ингээд тасралтгүй бороо ордог. Түүнээс болж хотыг усан давтуулахгүй тулд энэхүү цамхгууд маань шидийн хүчээр усны төвшинг нэг хэмт байлгадаг юм байна. Мөн ямар нэгэн гадны халдлага дайралт болсон тохиолдолд энэхүү цамхгууд маань ингээд хамгаалтын бамбай үүсгдэг юм байлээ. Ер нь л энэ хотыг сөөрүүлэх гэвэл эхлээд энэ 7 цамхгийг нь тусдах ёстой гэдэг. Энэ хотод 4 үндсэн дүүрэг байдаг. Нэг нь язгууртнуудын дүүрэг, нөгөөх нь худалдаа арилжаа бизнесийн дүүрэг, тэгээд адал явдал хайгчдын мөн шашин сүм хийдийн дүүргүүд байдаг. Манай хэд адал явдал хайгчид болохоор адал явдал хайгчдын дүүргээр л ингэж нэвтэрч орох боломжтой мөлий. Бусад дүүргээр нэвтэрч орох гэх юм бол янз бүрийн юм асуул шалгаагаад бас ядаргаатай гэдэм бахав. Манай хэдэд одоогоор нэг 7 алтан зоос тэгээд нэг жил хагасаар хугацаа өнгөрсөн юм шүү дээ бүр. Эндхийн ажил цалин мүлүү сайтай болохоор энд үлдэж хэсэг мөнгө цуглуулахаар шийддэг. Дараагийн аяллаа мөнгө олохгүй бол Ruger-ийг дахиад 2000 зоосоор гаргана гэж солиорч магадгүй. Өмнөх удаагийн шиг хулгайчтай Ruger-ийг хил дагуулахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тэгэхэд Rudius нэг өдрийг амралтын өдөр болгодог бөгөөд багийн гишүүд болгон дуртай юмаа хийж болно. Эрис гоблин агнахаар явдаг бол Ruger тарин нэг эртний танилтайгаа уулзна гэдэг. Манай Rudius харин гэр бүлийнх руугаа нэг захиа бичгээ шийддэг. Бүхэл бүтэн нэг жилийн турш хүүхэд нь алга болчхоор ямар ч эцэг эхийн санаа зовх нь ойлгомжтой. Тэгж Rudius маань цонхоор харж байгаад нэгэн хулгайчид хүүхдийг хулгайлж байгааг олж хардаг. Энэ ертөнцид хүн хулгайлна гэдэг бараг л малын хулгайтай адилхан болсон зүйл. Янз бүрийн эрх дарахтай язгууртнууд өндөр үнээр боол худалдаж авдагаас болж зарим хүмүүс энэ бизнес рүү уруу татагдах нь амархан байдаг. Rudius энэ асуудал хамаагүй боловч Ruger-ийн хүүхдийг заавал аврах ёстой гэсэн зарчмын дагуу манай Rudius тэр хүнийг аврахаар араас нь явдаг. Жилийн турш Ruger-д баригдахгүй шиг Эрисийг усанд орж байгааг нууцаар шагаасаар хагаад ингэж нууцаар дагах гэдэг скил нь айгүй сайжирсан гэдэг. Нөгөө улгаачдын байранд нь очиод Rudius нуугдж байсан чинь тэндээс нэг бандаг олчтیں۔ Бандаг гэж ашгарж байгаа нөгөөдөлтэй баригдаад банцандаа Rudius тэр бандагыг нүрэн дээрээ угуулцдаг. Тэгээд намайг Ruger дийдэгээд бас тийж хагаад Ruger-ийн нэрийг чигчих юм аа. Хөөрхийн нэр хүндээ өсөх гээд явж байгаа амтны нэрийг ингээд гачин юм руу жигчдэг шүү. Эхний хоёр хулгайчинчтэй аваас нэг Rudius нэг ганц шанаа аваад газар тэрийгэ твтээд өгдөг. Гаднаас нэг өвөрмөц стайлтай нэг хоёр охин ороод ирдэг. Тэгсэн чинь тэр хоёр охины нэгнийх нь бандаг нь Rudy-ийг угуулсан бандаг байдаг. Түүнийг нь мэдсэн Rudy-ийн хийж байгаа зүйлээ нартаа. Энэ нэг нүцгэн шахуу охин чинь яагаад ингэж хувцалт юм болоо гэсэн чинь энэ ертөнцид бас иймэрхүү төрлийн стайлтай охтууд бас байдаг гинэ. Эрэгтэй хүнтэй тулдаж явах үед нөгөө хүн нөгөө нэг бие рүү хараад ингэж анхаарлан сатаарад байдаг. Нэгсдээ анхаарлын сатааруулах зоригтой юм байна. Rudius нөгөө чөтгөрөөс чөтгөрийн нүд авч ирээдүг харж чаддаг болсноор баргийн дайралтанд өртнө гэж байхгүй. Ер нь л ойрын зайн тулаандаа нилээн гарамгай олжээ. Тэгж байтал тэр уулгачдын ахлагч нь болтой нэг согтуу нөхөр орж ирдэг. Алхаж чадахгүй дайвалцсан амт ямар сандаа дөрөв хүлэлцэн нохоо шиг амтанд дайрчих вдэ. Rudius-ийн нүүрний бандаг унах үедээ нэгэн гайхмаар зүйл болсон нь. Тэр гостуу нөхөр чинь Paul байдیں۔ Нэг жилийн өмнө зөвхөн Rudius ч бас Paul-ийн гэр бүл тэр жигтэй маананы шуурганд өртөж ийш тийшээ газрууд руу цөлөгдөн шилжиж алга болжээ.
Паул норонтой хамт олон жилийн өмнө гэрээсээ хөөгдөд сэлэм сурахаар ирж байсан Дожоныхоо газар ирсэн байжээ. Төв твийн өмнөд хэсэг хавцаа байсан юм уу да? Паул өмнө надлын явдал хайгч байхдаа иймэрхүү төрлийн шилжүүлдэг шийдвүүд гяндан дотор байхыг олон удаа харж байсан юм. Хин нэг надад өстэй хүн намайг ингэ шилжүүлж эхлэв. Одоо намайг байхгүй гэрт минь ороод ихнэр хүүхдээ минь твжигсэн байж байгаа дээ гэж айсандаа хурдхан шиг ойрын хотод очиж. Адал явдал хайгчийн дансанд байсан хідэн төгрөгөө аваад нэг бараа хүргэх хүргэлтийн ажил авсан юм байна л да. Тэр ажил нь цаанаас нь ингээ морь хөсөг гаргаж өгдөг гинэ. Үнгүүн морьтой болсон Паул юу ч бодлого шууд гэрийн зүг дахиж оджээ. Ямар нэгэн бэлтгэл базаагаагүйсэн тулаа замдаа их л зүдрүүхэн явжээ. Ноор нь ханиа төрөх өвчин тусах бол энүүхэнд. Тэгээд ямар ч сан явж байгаад 2 сарын дараа аригж Рова хотод иржээ. Тэндээс л Паул гэр бүлийнх нь бүгдээр тэгээд энгийн иргэд маш олноороо алга болж шилжчихсэн гэдгийг олж мэддэг. Роо хот ч бүр балгас олтлоос үрч гэж. Нөгөө хүргэлтийн ажиллаж тэр чигтээ мөрчихсэн л та шаагаас. Паул тэнд нөгөө Филиппийн шадар туслахтай таарсан байдаг. Тэр шадар туслах нь манай хүнд юуг санал болгосон бэ гэхээр алга болсон хүмүүсийг хайх эрлийн багийн ахлагч нь болж өгөөч гэж гуйжээ. Түүний зааварчилгаанд доор Паул төв твээс алга болсон хүмүүсийг хайж агаад саяхан Милис твд ирж эндээс эрлийн ажиллагаагаа эхлүүлжээ. Алга болсон хүмүүсийг хайхад зарим нь олдохгүй. Зарим нь олдлооч үхчихсэн байдалтай олдно. Эсвэл зарим нь ямар нэгэн хүний атганд орж боолнож олчихсан байдаг. Милисийн хуулиар нэгэнт хүний боол болсон хүнийг шууд эзнээс нь зөвшөөрлгүйгээр авах боломжгүй байдаг. Тийм болохоор сая харсанчлан хүмүүсийг ингэж эзнээс нь хулгайлж, эрх чөлөөг нь эргүүлэн олгож, буцаж гэртээ харихад нь тусалдаг юм байна. Өдөр хоног өнгөрч тусан Паул гэрийнхнийхээ сургийг огт гаргаж чадахгүй байлаа. Түүндээ ударсандаа Паул өдөр болгон баг багаар аажмаар архинд оржээ. Түүний дараа Паул Рудисийн түүхийг бүгдийг нь сонсдог. Өөрийг нь ийм байдалтай гэр бүлийнхээ араас санаа зовж гашуудж сууж байхад Рудис зөвхөн охин дагаж энэ тэрүүгээр дэмий ихсүүжилж явсан юм шиг л хардаг. Рудис чаваас энэ бүх хугацаанд зөвхөн Рова хотл манааны шуурганд өртсөн. Түүнээс иш түүний гэр бүлийнхэн зүгээр байгаа гэж бодож явжээ. Тийм болохоор энэ талаар нээгч бодож үзээгүй тэр жигт нь мартаж өргөчээ. Ингэжл тэр хоёрын хэрүүл эхэлж бүр зодолдоо дамжив. Түүний дүү Ноор нэрж тэр хоёрыг салгадаг. Дүүгийнх нь нүдэнд Рудис аавыг нь зодож байгаа муу хүн гэж харагддаг болчихдог. Ээдтэй яасан ч хэцүү юм бэт. Арай гэж аав дүүтэйгээ уулзсан чинь нөгөө хоёр нь мань хүнийг үзий яддаг болчих гэж. Рудис гэртээ буцаж ирлээ. Эрис Ружерт хоёр буцаж ирээд Рудисийг аав нь ингээд гомдоочихсон гэдгийг Эрис мэдээд шууд түүнийг ална гэд хаалгаар гарахаар завдав. Ружер түүнийг зогсоогоод гэр бүлийн асуудалд битгий хошуугаад өр. Түүнийг тайдгаруулах нь чиний үүрэг үсттэй гэдэг. Энэ үед нөгөө талда Паула дахиад л архиугаа сууж байна. Түн дээр манай нөгөө нэг дил суул юм туучдаг нөхөр чинь орж ирдэг. Хөрхи биел дил суул юм туучдаг гэдэг алгас Гисү гэдэг шүү нэрийг. Хараад тахад Паул Гисү хоёроо бие биенийгээ мэддэг танилуд гэжээ. Паулос юу болсныг олж мэдээд Гисү тэр хоёрын харилцааг засахын тулд андын ухаарл харилсан өгнөдөө хэлдэг. Паулын аргумент нэгдүгээрт Рудис ерөөсө гэр бүлдээ санаа зовоогүй. Хоёрдугаар аргумент нь Милисийн усан бомбт дээр Паул өөрийнхөө захиаг үлдээсэн байсан. Түүнийг Рудис ерөөсөө уншаагүй байдаг. 3 дугаар аргумент нь Паул зөвхөн чөтгөрийн төв дээр л ирэл хайгуул хийгээгүй байдаг. Яагаад гэвэл чөтгөрийн төв маш аюултай болохоор шүү дээ. Тэгээд Рудис чөтгөрийн төвдө байсан хагаад тэнд алга болсон хүмүүсийг цаашлаад гэр бүлийнхнийгаа тэндээс олох боломжтой байсан. Гэтэл Рудис тэгээгүй. Үүнийг нь Гисү тайлбарлахдаа чи хүүхдээсээ арай л дэндүү их юм шаардаад байгаа юм шүү гэдэг. Дөнгөж 11 настай бацаанд тэгээ гэрээсээ хол танихгүй газар чөтгөрийн төвд аюултай газар. Өөрөөс нь хизээч урууж магадгүй нэг супер доогийн чөтгөртэй. Чи түүнээс юу хүсэж байгаа юм бэ? Түүнийг ингэж үхчихсэн байдалтай олдохыг нь хүсэж байсан юм уу? Та хоёр 90 сар бол дахиж уулзаж чадж байгаа ч л болоо үсттэй. Өөр илүү дутуу юм арайх гээд байгаа юм бэ гэж хэлчихэд яваад өгдөг. Паул Гисигийн хэлсэн үгнээс овоо ухаарчих шиг боллоо. Маргааш нь тэр бэр зүс царайгаа янзлаад арай нэг хүн шиг болоод Рудистэй уулзахаар ирсэн байдаг. Эрис тэгсэн чи Паулыг шууд зодоод авах нэ. Ружерт юу болоод байгааг ойлгоод Эрисийг аваад тэр хоёрыг хоёулангаар нь л үлдээдэг. Рудис Паулаас уушлал гуйдаг. Нэрэл энэ бүхэн миний буруу байсан юм байна. Би гэр бүлийнхэндээ ерөөсөө санаа зовоогүй бас чөтгөрийн твд байхдаа төднийг олох боломжтой байтал тэгээгүй. Намайг үнэхээр уушлаарай гэж хэлээ тэндээс гарах гэтлээ. Тэнтгийн баримаа үг нь манай хоёрт цай ээж өгөөд юу л да минийхөө би яг юу болсныг сайн тодорхой мэдэхгүй байгаа чи ядаж чи энэ хүний царайг нь харалтаа гэдэг. Гэхдээ ер нь л тийм штэ. Ер нь өнгөрсөн баларсан ямар хамаа байна. Хүн болгон л алдаа гаргад штэ. Хүн болгон л төгс биш. 90 сар бол би энийг ингээд амьд харж ийн гэдэг чинь амар ёо тийм азтай хөв зөхөөл юу юм бэ тийм үстэй. Ингэж л манай хоёр маань иргэн нэгдсэн юм аа. Тэгээд нэг сэтгэлээ онготл нэг баахан уйлсныхаа дараа мань хоёр тэгэл сайхан ярилцж байгаа юм чинь хараад тахад хэрвээ маананы шуурга болоогүйсэн бол Филипп Паул хоёр ингээ хоорондоо ярилцж ийсэн юм байна л да. Рудисийг насан турсныхаа дараа Эристэй суулгана гэж. Тэгэхээр ер нь бол манай Рудис Эристэй гэрэлжил таарах байж тээ. Нэг харамсалтай мэдээ Эрисийн талын гэр бүлийнхэн бас маананы шуурганд өртөд ор сурггүй алга болжээ. Гэсэн чи Эрис Рудис хоёр нэгэнт энэ хүртэл ирснээс хойш яаж иж байгаа л гэртээ хайрах болно гэж шийддэг. Паула Филиппийн шадар туслахаас алга болсон хүмүүсийг олоорой гэж 500 сая төгрөгтэй тэнцвээс хэмжээний мөнгө авсан байдаг.
Тэрүүгээр нь хүмүүсийг гэртээ харихад нь туслах, тэгээд өөрсдийнхөө үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн тулд ашигладаг байжээ. Манай хэдэд гэртээ харихад нь хангалттай хэмжээний мөнгө өгдөг бөгөөд манай хэдэд дахиж ажил хийж мөнгө олох шаардлагагүй болдог. Гаднаас рүүжерт Эрис хоёр орж ирэхэд Эрисийн нүдэн бүр хавдсан байдیں۔ Яалтчгүй үхэр шиг зөрүүд амтан болохоор ингэж зөгчиж л ухаан оруулсан бололтой. Манай рүүжерт нэг танилтайгаа уулзна гэж нэг явсан штеп. Тэр уулзсан танил нь 40 жилийн өмнө мангасуудын дайралт өртөж байхад нь манай хүн аварсан юм байна. Одоо тэр хүн нь энэ Милис хаант улсынхаа ер нь бол нэлээд том эрх мэдэлтэй 3 хүнийх нь нэг юм шиг байгаа. Дараагийн усан бомб дээр очиход рүүжертийг усан онгоцоор ингээ асуудал руу гаргаж өгөх загтал гарын үсэгтэй ингэж манай хүнд өгсөн бололтой. Танилтай хүн талын чинээ гэж өстө өгнө үг шүү. Ингэснээр манай хэд шууд Асура хаанд улсын зүг юу ч бодлого явахд болно гэсэн үг. Light Novel дээр манай Rudius Paulтай хамтаа гэр бүлийн ингээд оройн зоог ресторант хийсэн байдаг. Норончус байсан. Гэхдээ Нор нь ер нь бол ахыгаа бас жаа үзий яддаг талтай болчихсон байлээ жаагаас. Манай Rudius-ийн ээж нь нөгөө Зенит энэ Милис хаант улсын нэлээд томоохон язгууртны охин байдаг. Паул Норныг аваад хадам аав ээжтэйгээ бас уулзсан байдığım шиг үлээ. Ач охиноо хараад сэтгэлэн зөөлрсөн үү яснаа бас Зенитийг хайхад нь туслахаар болсон байдаг. Түүнээс ч Зенитийн аав ээжтэй охин нь яа нү инөөстэй хамаагүй бах уу. Тэгэд үүнийг далимдуулаад би бас өөрийнхөө юмыг сурталччихъя. Эхний ботыг нь би орчуулчихсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд үүн дээр бас яг Зенитийн уг гарвал яг ямар гэр бүл төсөж төрсэн амьдралын талаар бас бүлэг байгаа. Тэгээд та нар түүнийг уншихыг хүсэх юм бол 2500 төгрөгөөр эхний 10 бүлэгтэй нь хамт ингээд давхар бонустай унших боломжтой байгаа шүү. Тэгээд линк нь бол комент хэсгээр байгаа. Яг осож тодруулах зүйл байх юм бол тэгээд бас Facebook-ийн линк байгаа шүү. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Ингэснээр манай хэдэ тэндээ нэх удаж төвдлгүй тэндээс аян замдаа гарсан юм. Паул энэ удаа тарин архинаас гараад эрэл хайгуулаа илүү сериосны хийхээр болжээ. Харин энэ үеэр нөгөө талдаа Рокси гэр бүлийнхэнтэйгээ уулзгаар ирсэн байдаг. Мигүрдгээд энэ чөтгөрүүд хоорондоо ингээд телепати хийдэж штэ нөгөөний зайнаас ингэж тархиараа ярилцсан гэдэг лүү. Тэгсэн Рокси тэгж чаддаггүй юм бах уу. Түүнээсээ болоод багын нэг жаахан муухан дурсамжтай юм байна л да. Аав ээжигээ харчингуудаа за баяртай гэл яваад өгөх гэдэг. Тэгээ эцсийн хүнд ерөөсө ганцхан л гэр бүл заяадаг. Гэр бүлээ хайрлах нь чухал шүү дээ. Тэгээ манай Рокси аав ээжтэйгээ эвлэрцэж нэг жоохон уйлдаг. Манай хязаа 2 сарын турш явсны эцэст арай гэж Милисийн усан бомб дотор ирдэг. Light Novel дээр хэлснээр бол Милис твээс Асура хаант улс хүртэл яг Монголоос Африк төв рүү явж байгаа юм шиг хэмжээний зайтай байдаг гин. Нөгөө нэг Рүүжердийн авчирсан бичгийг тентхийн тарган захирагч нь уншичаад бас жаахан хил ам хийгээ болдоггүй. Тэгээд Light Novel дээр нэг сонирхолтой юм болсон нь Рүүдис яг тэр үед яг ээжийнхаа дүү Терас нэг тим ихчтэй танилцсан байдаг. Рүүдисийн талаар ээж нь дандаа Терасатай ингээд харилцдаг байсан бөгөөд Тераса Рүүдисийг харчаа шууд тэрвэрч аваад өхөөртөд ямар хөөрхөн юм бэ гэд юу ч болоод байгаа юм. Энэ талаар судлахыг хүсвэл миний вебсайт руу зочилж хараарэ гэд тэгээ сурчлаад авахгүй байна. Тераса Мелис хаант улсын нэг тийм хүлэг баатар байсан юм байлээ. Манай хэдийг бомбоор хилд авахт нь батлан дааж аваад тэр мө тарган захирагчаас арай гэж нэг юм салдаг. Новч нь авилгал авах гэсэн юм шиг байгаамаа. Рүүдисийн зүуд нь нөгөө нэг хүн бурхан чинь орж ирдэг. Энэ удаа Рүүдис түүнээс түүний гэр бүлийнх нь хаан угааг нь хэлж өгөхөд туслаач гэж хүсдэг. Түүний хэлснээр бол Шорон гэдэг хаан тусад Лилия болон Айша хоёр байгаа. Рүүдис тэнд очиод гудамжаар нь алах. Бас тэгээд тэнд байдаг пандиг үнлүүгээ захиа бичээрэй гэдэг зөвлөгөө өгөөд алга болов. Рүүдис тэгээд дараа нь боддог юм л да. Энэ хүн бурхан надад үнэхээр их туслахыг хүсдэг байсан юм бол ягаад нуананы шуурга болохоос өмнө надад анхааруулж болоогүй юм болов. За юу ч гэсэн тэгээ хэлснээр нь хийж л байхад болох л байлгүй гэж боддог. Ийхүү тэднэр эцэст нэг юм төв дээр гарч ирлээ гэж. Яг тэдний ирсэн газар нь нэг тийм хятад тариачин ардын газар бололтой. Тэндээс Рүүдис маань хаанаас ч хаагаад олддгүй будаа гэдэг зүйлийг олсон юм. Нэрээ бас төв дээр гарч ирсний дараа ингээ хүмүүс Рүүжердийг супер довгийн чөтгөр гэж хэлэхэд тэднэр ягаад ч юм нэг л айжж ирэхээ болсон байсан. Зя тэр ч яг манайд тэгээ тэндээсээ гараад 4 сарын турш явсаар байжгаад Широн гэдэг хаан тусдаа ирдэг. Рүүдис хүн бурхны хэлснээр таньдаг үнлүүгээ захиа бичээрэй гэсэндэ тэр нь Рокси байх гэж бодсон юм шиг байгаа юм. Даанч Рокси одоо өөр газар явж байгаа л та. Түүнийг Рүүдис мэдгүй ямар ч үснийг захиа бичээд тэгээ шуудангийн газар тавиачид өгчдөг. Тэгээд гудамжаар алхаарай гэснийхэн дагуу бас гудамжаар нь алхаж явлаа. Араас нь нэг хүн дагаад байгаа бололтой. Тэгсэн чинь тэр дагаад байсан хүний нөгөө нэг Айша гэдэг дүү нь байж таардیں۔ Тэгээд дүүг нь хоёр цэрэг ягаад ч юм бариад авчиж. Ийм жаахан хүүхдийн захиаг нь булааж авах ямар хэрэг хийсэн бол тоо. Мань хоёр цэрэг яг үндэ хүссэндээ энэ зүйлийг хийгээгүй бололтой. Ямар ч гэсэн Рүүдис маань Айша дүүгээ аваад нөгөө миний өмнөх дугаар дээр хэлсэнчлэн газрын шин дээр хөөрч нисэх нэг арга байсан шүү дээ, тушиж үзээд байсан.
тэрнийгээ хэрэглээ цухтаачдаг. Чавс тэгээд унахтаа Рюдис маань хоёр хөлөө хугуулсан гэдэг. Тэ яг имжлэг шидээр имчилчихсэн. Харин түүн тим гинтийн цочирдмоор явдлаас болоод бүр өмдөндөө шээжгсэн. Тэгээд Рюдисийн шортыг сольж өмссөн гэдэг. Рюдисийг өөрийнх нь ах нь гэдгийг Айша таньсангүй. Бас хүн бурхан хэлэхдээ өөрийнхөө нэрийг нууцлаарэ гэсэн байдаг. Айшагаас ахынхаа талаар юу мэдэх вэ гэж асуухад Айша Рюдисийн Роксигоос гуссан бандгыг нь олж харсан юм байна л да. Тэгээд ахыхаа гач донтонгээ бодчихож нэрээ нууцлаарэ гэсэн шалтгаан нэм учиртай ээжээ. Манай Рюдисийн хойд ээж Лилия Широн хаан тулсын гянданд байгаа гэдгийг дүү Айша нь хэлдэг. Түүний барьж явж исэн захиа нь авраг бол явуулах гэжсэн захиал юм байна л да. Гэхдээ Рюдисээ зүгээрээ санаа зовлтгүй би ээжийг чинь аврах болно гэж хэлдэг. Зя тэгэхээр ерөнхийдөө бол ойлгомжтой дүү Айшаага ямарсан олчлоо. Ээж нь буюу Лилия Широн хаан тулсын гянданд байгаа юм байна. Түүнийг нь мэдсэн Нэрис Рүжерт хоёр шууд Широн хаан тулс руу дайрыг гэдэг. Рүжерт хүртэл би ингэж цайз руу дайраагүй ямар удсан юм бэ гэдэг шүү. Тэгээ юуж бодлоогүй шууд дайрахад Рүдис тэднийг шууд болиулдаг. Маргааш өглөө дотоод ордноос Жинжер гэдэг хүн Рүдис дээр ирсэн байх бөгөөд хатагтай Рокси таныг дуудлаа гэсэн шалтгаанаар иржээ. Рүдис Рокси намайг дуудсан байна гэж бодоод тэр хүнийг дагаж дотоод ордон руу ганцаараа явдаг. Тэгэд Роксигийн өрөөний гадаа ирэхэд дотроос нэг эрэгтэй хүний дуу сонсогдов. Рюдис гайхаад за Рокси чараа нөхөртэй олчихгүй байгаагүй гэж битүүхэндээ айцтайхан шиг тэр өрөө рүү орлоо. Тэгсэн чинь тэр өрөөнд зөвхөн Роксид нөгөө нэг бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан. Широн хаан тулсын 7 дахь ханхүү Факс гэдэг нөхөр сууж байхан тэр. Хажууд нь Лилия байх юм. Тэгсэн чинь Рүдисийн зогсож байсан газар зангуулж таарч тэрээр нэг нөхрөө доошоо унчихсан тэр. Лилия Аша хоёр Широн хаан тулсад маананы шуурганаас болж шижигдэж ирээд амхандаа л Роксигоос тусламж гуйчих санаатай хааны ордонд ирсэн чинь Лилияг Рокси мэддэг гэдгийг Факс олж мэдээд түүнийг гянданд хоржээ. Учир нь гэвэл айл дээр Рокси Факсийн бэлгийн хүчирхийллийг дийлэхгүй цухтагаад алга болчихож. Ямар сайндаа Факс Лилияг ашиглаж Роксиг буцаж ирүүлэх санаатай байжээ. Тэгсэн чинь одоо түүний сурагч нь түрээд ирчдэг. Факс Рүдисийг ашиглаж Роксиг энд дуудах зорилготой байгаа юм байна. Би Роксиг чиний нүдний өмнө хүчирхийлэх болно. Тэгээд яг түүний нүдэн дээр чиний толгойг авах болно. Тэгээд би түүнээс өөрийнхөө 5 хүүхдийг төрүүлэх болно гэл. Сони юмсд солиорч өгч байна. Рүдисийн унсан тэр нөхөн нэг шидийн хориглолт байдаг бөгөөд ямар шид ашиглах боломжгүй бас тэндээс гарах боломжгүй байдаг. Доо яанаа гэ байжсэн чинь хэсэг хугацааны дараа гаднаас нэгэн хүн орж ирдэг. Тэр хүн бол Широн хаан тулсын 3 дахь ханхүү Занабо гэдэг хүн байдаг. Рүдисийн хийдэг нөгөө фигуруудыг барьчихсан орж ирж байна. Чи энэ фигуруудын талаар юу мэдэх үү? Үүнийг хэн хийсэн гэдгийг энэ мэдэх үү? Гэх мэт зүйлээ шалгаж асуухан тэр. Манай хүний хийсэн энэ бүтээлүүдийг үнэхээр их шүтдэг бололтой. Би хизээч дэлхийд ийм өндөр наривчлалтай хийгдсэн фигурыг олж харж байсангүй. Тэр хөлний байрлал, гарны байрлал, тэгэд бүр нөмрөгний хойноос харагдах тэр бүхсний суулт, хонхойлт, гүтгэр хамгийн гайхалтай нь хувцсыг тайлах үед өөр бас нэг фигур гарч ирдэг бөгөөд энэ фигур 3 төрлийн гартай. Тэгээд Рүдис маань ялцчгүй үүнийг хийсэн гэдэг нь баригдчихж байгаа юм л да. Тэр Занабо шууд Рүдисийг өөрийнхөө багш нь болооч гэж гуйнгаа. Хин энийг хийчих вэ? Новш гэж газар цохин гаслана. Яг л Гремиксийн араас хүүхдүүд хуйлардаг шиг. Занабо гэдэг энэ хүн төрөлхийн маш их хүчтэй хүн байсан. Энэ ертөнцид сонгогдсон хүүхдүүд гэдэг нэртэй хүмүүс байдаг бөгөөд тэднэр нь төрөлхийн л нэг тийм хурдан хүчтэй эсвэл ухаантай ч гэдэг юм уу те игэл бус хүмүүс байдаг. Ямар сандаа баг багтаа өөрийг нь дээрлэгсэн нэг язгууртны хүүхдийг толгойг нь тасар татчихвдээ. Бүр түүнийг насан туршигдсан өөр хаан тулсын нэг гүнжтэй гэрлүүлтэл анхны шөнөө Занабо эхнэрээ тэврэх гэж байгаа санаандгүй түүнийг бяц тэврээд алчихсан байжээ. Тийм л болохоор Занабо эвдэрдэггүй, үхдэггүй, хайрлаж болдог. Фигүрэнд дуртай болсон шалтгаан нь энэ байж ч магадгүй юм. Ямар сандаа Рүдисийн бүтээлийг Факсаас авахын тулд өөрийнхөө ганц байсан шадар туслах буюу Жинжерийг Факс солилцоонд өгчээ. Нэрээ бас энэ хаан тулсад хэн нь илүү их шадар туслахтай байна. Тэр нь дараагийн хаан болдог бололтой. Харж байгаачлан Занабо Рүдисийн нүдэн дээр нөгөө нэг Факсыг орноос нь босгоод аваад ирдэг. Факс туслахуудынхаа гэр бүлийг ингээ барьцаанд авсан байдаг бөгөөд тэрүүгээрийн сүрдүүлж хүснээ хийлэгдэг юм байна. Гэхдээ Рүжер тэр туслахуудын гэр бүлийг нь аврахаар явсан бөгөөд мөн давхар Лилиагч бас суллахаар явжээ. Занабо өмнө нь дүүгээ нэг алж байсан удаатай. Факсыг хэрвээ чи энэ хориглолтоо суллахгүй бол би чамайг алчгаж чадна шүү гэж сүрдүүлнэ. Ингэснээр Факс түүнийг суллахаар болж мөн Рүжерт Лилиаг болон бусад хүмүүсийг ч бас авраад гараад иржээ. Энэ явдлаас болж Широн улсын хаан Факсийн бэлгийн хүчирхийлэл туслахуудынхаа гэр бүлийг ингээд боолын 8-ны газарт ингээд солилцож хордог. Иймэрхүү гэмт хэрэгүүдээс нь болж түүнийг өөр хаан тулс руу цөлхөөр болдог. Харин Занабо дүүгээ дахин нэг удаа алах гэсэн оролдлогоос нь болж түүнийг өөр улсын шидийн сургууль руу сурахаар нэгэсэндээ бараг л цөлжиж байгаа л гэсэн үг. Харин Рүдисийг Широн улсын хаан дуудаж түүний авьяас чадварыг үнэлж манай хаан тулсад үлдэж шидтэн минь болохгүй мө гэж асуусан гэдэг. Тэ юу гэж зөвшөөрөх үү? Үгүй л гэж хэлээ гараад ирдэг. Занабо Рүдис хоёр маань хідээ зам салж байгаа ч гэсэн багш сурагч болол дуустдаг. Тийм сурагч бас хэцүү шүү те ингээд хизээч өөрийг нь алчиж магадгүй. Рүдис Лилия
Ааши хоёрыг Паул руу явуулдаг. Учир нь одоо Лили яг Асура хаант улс руу бусаж ирсэн ч нэг тийм дотн хүлээж авах газар байхгүй. Тэгэд бас түүнийг Паул руу явуулах замд Рүжертийн гэр бүлийг нь амарсан цэргүүд түүнийг хамгаална гэж амлажээ. Тэрэн дунд нь Жинжер байгаа. Тэгээд Лили Аашааг зөвхөн Рүдис зориулж ил өсгдөг бололтой. Бас л гоё юм болд нь штэ. Тэгээд лайт новел дээр нь гард юм а. Та нар тэгээд түүнийг нь уншихыг хүсвэл миний вебсайтаар ороорой. Аашаа ч яг нөгөө Рүдисийг өөрийнх нь ах нь гэдгийг бас мэдчихсэн л байл л дээ. Яаж ч юм мэдгүй. Аашаа маш ухаантай хүүхэдтэй янз нь. За тэд нар юу гэсэн Широн хаан тусаас гараад дахиад 4 сар явсны эцэст Луугийн доод Завж гэдэг газар ирдэг. Энэ хэсгийн хүрээлэгдсэн уулс дундуур Улаан Луу амьдардаг. Улаан Луу бол энэ ертөнцийн дээрх хамгийн хүчрхэг амьд биеч гэж хэлж болох юм байлээ. Ердөө ганцхан л Улаан Лууг агнахын тулд ээс сэргилийн бүр бүтэн адал явдлыг чинь дивиз хурж ирэх ёстой гэдэг. Мөн энэ ертөнцид хамгийн хүчрхэг 7 оршихуй байдаг. Зөвхөн тэр 7 хүчрхэг оршихуул Улаан Лууг ганцаараа ялах хэмжээний хүчтэй байдаг гин. Яг үүний талаар ингэж яриад явж байталаа цаанаас нэг 2 хүн дөхөж айсвэ. Гинэ тэрис Рүжерт хоёрыг таг гацаа зогсчихов. Рүжерт бити хөдлөөрэй гэж сануулв. Тэр 2 хүн манай хэдийн хажуугаар өнгөрөхөд тэдний авчирсан бух ягаад ч хадан авслаас өөрөө яваад үсэрчихэн тэр. Тэр зэвүүн төрхтэй эрэхтэй эргэж харснаа. Чи нөгөө нэг супер Рүжерт үү? Бас Эрис Борис гэрээр ат гэд манай хэдийн нэрийг мэдэж байх юм. Рүдис гайхаад тэр зэвүүн төрхтэй эрэхтэйтэй яриа өдөж эхлэв. Рүдис тэр хүнээс та маананы шуурганы талаар юм мэдхүү гэж асуулаа. Мэдэхгүй л гэж байна. Тэгснээ чи хүн бурхны талаар мэдхүү гэж асуухад нь Рүдис тийм ээ би мэднэ миний зүудэнд орж ирдэг гэхэд Рүжерт Рүдисийг арай гэж амжиж аврав. Түүнийг Орстед идэг бөгөөд хүн бурхантай нэлээд асуудалтай гаруулалтай. Манай хүнийг хүн бурхны бууны нохооно байна гэж ойлгоод түүнийг шууд алгаар дайрсан энэ үжи. Рүжерт бүх хүчээ гарган түүнтэй тулалдсан боловч түүнд юу ч бололгүй нокаунтанд орон агаар дээр хид шидэгдээд ундаг. Эрисийг ч мөн ялгаагүй ганцхан зөгчдөг. Тэгэд шууд миний ойлгосноор Рүдисийн уушгийг нь бяцалчихдаг. Уушгийг нь гинтээснээс олж эдгээр шидний шившлийг хийж чадахгүй учраас өөрийгөө эмчилж чадахгүй байлаа. Хүчээр өөртөө салхины шидээр сэргээх амьсгал аваад Рүдис Орстед руу хамгийн хүчрхэг шидээ хийдэг. Орстед Рүдисийн потенциалд гайхширч Лавласаас ч илүү хүчрхэг юм гэж үгээ хэлдэг. Гэхдээ Орстедийг ялгаад хангалттай биш байлаа. Орстед Рүдисийн чижийг нэвт сүлбэхэн тэр. Рүдис алгуурхнаар аажмаар амьсгал хурааж байлаа. Би үхэж болохгүй шүү. Ядчил 2 жил хүлээчихвэл Эрис надад амлалт өгсөн. Би 2 дахь удаага зандангаараа үхмээргүй гэж бодож байлаа. Гэвч түүний бодсноор болсонгүй. Тэрээр нөгөө нэг цагаан газараа ирсэн байх бүүд өөрийгөө үхсэн гэдгийг ч ойлголоо. Нөгөө нэг хүн бурхан ч гарч ирээд хэлэхдээ Орстед болоо бүр Луугийн бурхан. Тийм болохоор би түүний хаана явж байгаа ирээдүй эсвэл одоо үеийг нь харж чадахгүй. Тийм болохоор би чамтай таарлах байсан эснийг нь ч ёстой мэдэж чадсангүй. Үнэхээр уучлаарай гэдэг. Орстед болоо сая ярьсанчлан хамгийн хүчрхэг 7 оршихуугийн нэг хоёрт бичигддэг хэмжээний хүчрхэг хүн юм байна. Манай хэд юу ч болохгүй нь угаасаа ойлгомжтой. Орстед хэрвээ бүх хүчээ гаргавал энэ дэлхийг ч устгахаар хэмжээний хүчтэйг нь. Гэхдээ түүнээр тийм зүйл хийхгүй гэж хэд хэдэн түүнийг хоригддаг хараал байдаг. Тэр хараалуудынх нь нэг нь сая харсанчлан Эрис Рүжерт хоёр таг гацаа зогсчихсон штеп. Орстед энэ ертөнцийн амьдардаг бүхэл амьд биетэд үзэн ядагддаг юм байна. Рүдис өөр ертөнцийнх байсан болохоор түүнээс айгаагүй юм байна. Рүжерч бас адилхан л да. Гэхдээ Рүжертийн хараал Лавласаас дамжиж ирсэн хараал юм байна. Тийм болохоор одоо түүний хараал бараг л алга болсон гэж хэлдэг. Рүдис за одоо ч нэг хамаатай биш те. Би нэгэн төгчгсэнээс хойш гэж бодож байталаа. Хүн бурхан түүнд чи үхээгүй гэж хэлхэн тэр. Нүдэ нэгэ тартал манай хүн үнэхээр л үхээгүй байх юм гин. Сайн нэвт сүлбүүлсэн хоосон сэж нь бүтэн болчихож. Эрисийн хэлснээр Орстод ирээд өөрийг нь буцаагаад амьлуулсан гэх юм. Алчхаад буцаагаад амьлуулдаг тоглоомтой юм бэ. Рүдис ч бол яг зүгээр ухаалцсан л гэж байна. Харин Эрис маань хөөрхий маш их санаа зовсон бололтой. Рүдисийг үхчлээ гэж маш их хүйлжээ. Энэ явдлаас хойш Рүжертээ бараг үг дуурхаа болжээ. Учир нь их юм болоо тэр хамгаалах ёстой хүнээ хамгаалж чадаагүй. Рүдис төнд хүн бурхны хэлснийг бас дамжуулж хэлдэг. Рүжертийн хараал одоо бараг харилсан гэж. Үүнийг сонссон Рүжертээ буруу харан дотроо мэгшин уйлдаг. Үүнээс хойш Эрис дахиж Рүдисийг зодхоо болсон. Хэдий түүний бандгыг оролдож усанд орж байхад нь харсан ч гэсэн тэр бээр дахиж хизээч Рүдисийг зохиогүй гэдэг. Харин ч сэргээрээ Рүдистэй үргэлж хамтдаа наалдаж явдаг болсон гэх юм. Аргагүй ч үсттэй хайртай хүн нь үхээцэхээ босоод ирэхээр хинт ч л хэцүү юм шүү дээ. Тэгээд тэд нэрээ дахиад 1 сарын турш явсаар эцэст нь тэд нэр гэртээ иржээ. Рүдис балгас уусан өөрийнхөө гэрийг харлаа. Багийнхан дурсан жунд нь эргэн орж ирж байна. Жаргалтай нас нь одоо хэдийн дуусчтэй. Рүжерт ч одоо ингээд салж байгаагаа хэлдэг. Манай хоёр одоо том болсон. Эцэг эхийн хараа хяналт одоо хэрэггүй болсон. Гэт Рүжерт маань өөрийнхөө замын хүн явсан юм.
Миний гаргасан тооцоогоор бол Милисээс Саасураа хүртэл Монголоос Африкт хүртэл их зайтай юм бол манай хэдийн нийт аяллаа маршрут нь Монголоос Африк руу очоод тэндээсээ буцаж ирэх хэмжээний зайтай байсан гэж бодож байна. 2 жилийн хугацаанд маш их зүйл үзэж туулжээ. Тэгээд Эрис Рүдис хоёр маань Рово хотод ирлээ. Рово хот ч бас ялгаагүй балгаас олчгож. Гилена Филиппийн туслах хоёроо тэр хоёрыг хүгтэж авдаг бөгөөд. Филипп болон түүний эхнэр Мананы шуурган төртөөд тэгээд шилжсэн газартаа нас урсан гэдгийг Гилена олж мэдсэн гэдэг. Харин чанга дуутай өвөө маань энэ бүх хэргийн хариуцлагыг дааж толгоогоо ахуулжээ. Одоо Эрист ямар ч гэр бүл гэж зүйл байхаа болжээ. Намаа ганцаараа минь төр зүрэ орхиотох гэж бүхдэд тушаав. Майхнаас гарч ирээд Рүдисээ Филиппийн туслах болон Гилена хоёрт өөрсдийнхөө түүхийг ярьж өгсөн байдаг. Одоо Рово хотыг Паулын дүү Филемон гэдэг нөхөр захиж байгаа бөгөөд хэрвээ Эрисийг олдвол өөрийнхөө татвар имээр авахд бэлэн байгаа гин. Нэрээ бас эхний дугаар дээр гарсан Эрисийг нөгөө нэг хулгайлдаг нөхдүүд байгаа штэ. Тэдний захиалгыг өгсөн хүн бол яг үнэндээ ордны язгууртан Дариус гэдэг нэг бүдүү нөхөр байжээ. Чанга дуутай өвөө түүнд охиноо өхөөс татгалцсан болохоор түүнийг хулгайлуулахаар сэдсэн байжээ. Филиппийн тэр туслахаа зөвхөн Рово хотын л эрх ашигыг бодож байлаа. Тийм болохоор Эрисийг яг одоо Филемоны татвар юм болгож тэгээд бүр түүнийг Лорд Дариус хүртэл өгөх бодолтой байлаа. Тэгснээр Лорд Дариус ордны тусламжаас Рово хотод тусалж Рово хотыг дахин сэргээн босгох юм. Эсвэл яг одоо Рүдис Эрис хоёрыг гэрлүүлээд Рүдисийг Рово хотын захирагч болгосон ч болно. Гэтэ хэрвээ тэгвэл Рүдис Лорд Дариус болон Филемонтой уулзраа олцох хэрэг гарна. Тэгэхээр бас жаахан хэцүү. Гилена харин үүнийг эсэргүүцэж байлаа. Тэр бүдүүн овшийн үрт Эрисийг өгмөөргүй байгаа. Эрисийн аз жаргалтай байгаасаа л гэж хүсэж байгаа. Гэтэ энэ бүхнийг яхаа Эрис өөрөө шийдэх болно. Тийм болохоор Рүдис тэдний ярианаас холдож майханд орж ирээд сууж байлаа. Эрис түүний майханд орж ирэн хажууд нь сууж саяхан миний 15 насны төрсөн өдөр болсныг хэлдэг. Рүдис би бараг мартах шахсан биз. Та надаас ямар бэлэг хүсэж байна гэж асуухад Эрис чихэнд нь гэр бүл гэж түүнийг дараад ав. Рүдис түүний баг зэрэг эсэргүүцэв. Түүнд нь Эрис ээжээсээ сурсан эрдмийг ашиглаж чихэнд нь би чиний муужгаануудыг хүсэж байна гэж хэлхэн тэр. Бүдэгхэн сарны гэрэлд хоёроо бяцхан зүрх олон жил хамтдаа байсан ч эцэст нь бүрэн бие биетэйгээ нийллээ. Охины гараа чичирч байсан ч айдас биш. Харин бүр илүү гүн гүнзгий мэдрэмжээс болж чичирч байлаа. Хөвгүн энэ шүнийг амлалт гэж бодсон. Маргаашаас эхлэн хамтдаа алхах тэр замын эхлэл гэж итгэсэн. Гэвч охины зүрх айл хэдийн өөр замыг сонгосон байлаа. Ганцаараа алхах тэр замыг. Хөвгүнд бол энэ шүн түүний хувьд эхлэл байсан бол охинд энэ шүн бол халах ёс байсан юм. Эрис Рүдистэй уулзсан мөчөөс эхэлж тэр дандаа түүнээр хамгаалуулсаар ирсэн. Рүдис л зөвхөн Эрисийг хүлээн зөвшөөрдөг эрэгтэй найз нь байсан юм. Хичнээн зөхөж зодсон ч хамаагүй тэр үргэлжил босоод ирдэг байсан. Өөр шиг ийм зөрүүд иршүүд охиныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хүн гэж байхгүй. Рүдисийн 10 насны төрсөн өдрөөр түүнийг унтаж байхад ээж нь очиж Рүдисийг өөрт ор гэж хүртэл хэлж байсан юм. Рүдисийг алуулах тэр мөчөдөө Эрис би заавал Рүдисийг хамгаалахаар хэмжээний хүчтэй болох ёстой юм байна гэж бодсон. Одоо би бол түүнд зөвхөн төвөг л удах болно. Түүнтэй хамт байгаад одоохондоо хэрэггүй. Би хүчтэй болсныхаа дараа түүн дээр эргэж ирнэ. Тэгээд би 3 хүүхдийг нь төрүүлнэ гэж хүртэл бодсон гэдэг. Тэгээд Эрис Рүдисийг унтаж байх хооронд нь Сэмэрхэн гарч Гиленатай хамт хүчтэй болохоор аян замдаа гарсан юм. Маргааш өглөө Рүдис ирч хүчээр дүүрэн босч ирээд зөвхөрсөн нэгнийг хараад битгий гонглдаа гэж хэлчихэд буцаж ороод найз охин нь уулзсан байгааг анзаардаг. Филиппийн туслахаас Эрис Гиленатай хамт аян замд гарсан. Рүдис хаашаа явсан гэдгийг нь битгий хэлээрэй гэж хэлжээ. Захин дээрээ бичгтээ чи бит хоёр одоохондоо таарахгүй юм байна гэж бичсэн. Рүдист жаахан буруу ойлгогдсон нь би хангалтгүй байсан юм байна. Намайг голоод хаяад явчихлаа гэд уйлдаг. Нөгөө талд Роксигийн баг чөтгөрийн төв дээр арх угаа сууж байна. Давар пах ч нилээ архичин бололтой. Нөгөө нэг эльфч нь тентхийн ирчүүдтэй бас л заваараа сууж байна. Манай Рүдис чөтгөрийн нүд өгдөө нөгөө Киширацугийн нөө чөтгөрч бас тэнд байна. Архины мөнгө төлж чадахгүйсэн болохоор Рокси түүний өмнөөс архиных нь мөнгөний төлжээ. Түүнийх нь хариуд Киширацу өөрийнхөө чөтгөрийн нүдээр Рүдисийн байгаа газар болон бас түүний гэр бүлийнх нь байгаа газрыг хэлж өгдөг. Одоо Рүдигийн гэр бүлээс зөвхөн Зенит буюу ээж нь л алга болсон байгаа. Киширацу хэлэхдээ Зенит Бегарет гэдэг төв дээр байгаа гэж хэлдэг. Рокси шууд нөгөө хоёроо босгож ирээд ингэж хэлв. Рокси Даварфа 2 Милис төв рүү буцаж Паул дээр очиж Зенит хаана байгааг хэлэх болно. Харин Нилинасээ бас тэгээ саяхан бас Бади Гади гэдэг нэг бас чөтгөртэй бас хүүхдап хийчихжээ. Тэр хоёр шууд далайн ертөнцийн бодгаалын заваар төв дээр очиж Рүдистэй Зенитийн хаана байгааг хэлэх болно. Ийхүү хоёр хуваагдсан тэд нар явцгаасан юм. Рүдис энэ үед өөртөөгөө тэмцэж байлаа. Яах вэ? Тэгэл анхны хайртай ингээд хаягдчихлаа гэхээр хэцүүлээдэг байх л та.
Гэтэ түүний найз өхнөөс илүү хамгаас илүү чухал хүн бол мэдээж ээж нь шүү дээ. Рудис одоо ингээд твтэд ах цаг биш. Тэр ээжигээ олох ёстой. Тэр хөл дээрээ босох ёстой. Найз охиндоо хаягдах бол тэгэл байдаг л нэг амьдралын зүйл штэ. Харин ээжигээ хизээч хайж болохгүй. Рудис яг үүнийг бодоод өөрт нь зориг байгаа гэдгийг мэдэрч ээжигээ олох ёстой. Би зэнитийг олох ёстой гэж хөл дээрээ боссон юм. Зяаца инхүү манай Рудиси маань хүүхэд насных надад явдал инхүү дууслаа. Одоо би дараагийн дугаараас эхлээд түүний их сургуульд орсон буюу залуу үдэр насныхын тухай ярих болно. Нэг спойл хэлэхэд Рудис маань Сильвитэйгээ уулзах болно гэж байгаа штэ. Ер нь спойл хийж та нар мэдчихэж магадгүй л. Зяаца бичлэг таалагдсан бол subscribe болон лайк дараарай. Одооноос эхлээд дараагийн дугааруудаа ер нь л ойрхон хийх гэж үзнэ. Амлж болж чадахгүй гэдгийг мэдсэн. Гэтэ миний вебсайт дээр би өдөр болгон ингээ шинэ бүлгүүдийг нь орчуулж явж байгаа. Бүр ихнээс нь лайк ноолуудыг нь. Тийм болохоор та нар уйдах завгүй миний бас вебсайтаараа ороод 2500 төгрөг төлөөд бас унших боломжтой байгаа шүү. Тэгээ дараагийн бүлгүүдийг нь уншихыг хүсэх юм бол тэгээ миний фэйсбүүкээр холбогдоорой. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Bye.